19-р зуун бол Монгол орн шилийн сан ирчүүдээр дүүрэн буцаж байсан үе билээ. Тухайн үед хянганы нуруунаас ил тарахтай. Тэнгэр бол Алтай улс хүртэл Сяны тайга, байгаль нураас урагшаа хөхнөр хүртэлх өргөн удам нутагт амьдарч байсан монголчуудад манж дайчин чингүрний төрийн хууль цааз үйлчилж байсан юм. Гэвч отго жинстэй ноёд толгой бүхийн сөхөрдөг байсан энэхүү манжийн хууль цаазыг огт тоосон шинжгүй бүхсөн арчиж явсан хэнэггүй хүмүүс бол тэр цагийн шилийн сан ирчүүд байлаа. Манж дайчин гүрний тэнгэрийг дитгсэн хааны 1762 оны мотрын үсэгтэй халах журам хуулинд суурин худалдаачдыг тонон дээрэмдэж үл болно. Айлган сүрдүүлж тонон дээрэмдсэн тохиолдолд гэмтнийг огтчин алах цаазын ялаар гисхийн цээрлүүлмэ. Нүүдэлчин иргэдийн өмч болох мал сүргээс хулгайлан завьсан этгээдийг хугацаагүй цэргийн албанд цөлөх, гар хүлийг нь завчин мухарлах, хулгайн хэрэгэ дахин давтан үйлдвэл эзгүүцүүлд ширлэж алах ялаар шийтгмэ. Гэж заасан байдгаас үзэхэд манжийн хууль нэлээдгүй хатуу чанга байсан нь ойлгогдно. Гэвч хээрээр гэр хицээр дэр хийж явсан шилийн ирчүүд Азийн зүүн талыг тэр аяар нь улан дорн гიშгэж явсан манжин ханы харгасхтай хууль цааз айлын нохой хутсан дайны санагддаггүй байжээ. Иймээс шилийн ирчүүд хөхнуураас тагна. Урайнхан хязгаар хүртэл хянганы нуруунаас тэнгэр бол ил тарахтай хүртлэх өргөн удам нутгийг агтны тураагаар дамгалж хүлгийн сайныг шилж унан дур зоргоор нь жигүүрлэн нисч явсан байдаг. Эдгээр сан ирчүүдийг нэг нь 19-р зууны ихэр дөрүүд далайхан хэмээн нэрлэгдэж байсан. Баруун Монголд нэрэнд цуурайтсан Урайнхан сан ир Архаг Жумаа байлаа. Архаг Жумаа нь 1880 оноос 1910 оны хооронд Шинжаан уугар, Баруун Алтайн хооронд хазаар гүйлгэн агт хөөж дөрүүдийн баячуудын шүдний өвчин болсон нэгэн байжээ. Хэрвээ тэрбээр шилийн эрийн зам мөрийг хөөгөөгүй бол Дүшээд ханы намхай, Луугүний лам зав арслан, Сэцэн хааны дугар авраг нараас дутхааргүй Монгол өвхийн түүхэнд нэрийн үлдээх чадал тэнхээтэй нэгэн байж. 7 хошуу дан шиг наадамд 2 удаа төрүүлж, 3 удаа үзүүрлэж, 10 удаа шүгүүрсэн Луугүний алдарт лам зав арсланг 1 удаа, 4 далай хааны Архаг Жумаагийн талаар сонирхолтой хууч хөөрсөн байдаг. Лам зав арслан анх удаа 7 хошуу дан шиг наадамд дугар аврагыг Гэлэгсийн аврагын хамт орхин төрүүлсэн жилийнхэн өвлөн Улайстагаас ховд руу жин тээх ажилд оролцсон байна. Жингийн цуваг хар ус нуурын хөвөнд төр байрлаад байх үед сийлсэн юм шиг борсаар л морь унсан авдар шиг дөрүүлжин цээжтэй. Бахим чиргэр тэдэнд хурж ирсэн байна. Тэр өөрийгөө Архаг Жумаа хэмээх шилийн хулгайч хүн гэж шууд танилцуулаад та нарыг би айлгаж ичээд яах. Нэг дайлан дүнсэн тамхи 2 богц хунд цай. Сайн дураараа ганцхан би ноёчих гэж өөртөө ихэд итгэлтэй хэлжээ. Энэ үед лам зав арслан яагаад бид өөрт чинь сохруулан зоосны өргөө өмөртлөө дайлан дүнсэн тамхи богц бай өгөх ёстой юм. Бид улаастай пүүсний ачааг тээж яваа учраас ховдын пүүсэнд тоо ёсоор нь хөргөж өгөх ёстой. Тийм яриач ёстой байхгүй дээ. Аахын дүү аяг хоол мөрөөрөн идчихэд мордохгүй юу гэсэн байна. Тухайн үед жин тээж явсан хүмүүсийн яриагаар бол саарл морьтой үл таних хэр даншигын цуутай арслан лам заваас бие хаагаар хамаагүй том харагдаж байсан бөгөөд ер нь айж ицсэн янзгүй байжээ. Та нар дээр би аяг хоолны шавхруу гордож ирээгүй. Авах гэсэн юм авч байгаад л явна да. Үгээр хэлээд болдоггүй юм бол хүчээр аваад явхад хэн намайг хорих юм бэ гэд хэвдэж байсан тимээтэй ачаа руу өөрөн яваад очсон байна. Тэгтэл лам зав арслан дүү хөө тарагныхаа савтай дээр эндээс явсан дээр юм шүү. Гээ дараас нь хурж очиод шилэн хүзүүн дээрс натхаад автал мөнөөхөр баруун гараа лам зав арслангийн ар нуруугаар оруулан бүснээс нь натгаж авснаа ганцхан татал урдаан гаргаад иржээ. Ийхүү орсон бүр шиг багтаж ядсан хүч тэнхээтэй хоёр ир барьцалтаад авсан байна. Лам зав арслан гарачаа дунгуулдаж татах мөхийг өгсрүүлэн хэрэглэж үл таних авраг биетэй ирийг ар нуруугаар нь дээш харуулсан боловч мөнөөхөр газар унсан мөртлөн ганцхан татаад л лам зав арсланг доорон хийчихэд босч ирсэн гэдэг. Ийхүү хоёр хүчтэн хідэн хорон ноцтны эцэст амьсгаагаан дарахаар суух зураан нэгнийхэн ганцаар тамхилан нэр усаа мэдэж танилцжээ.
Архаг жумаа лам заварслан даншигын цуутай бүх гэдгийг мэдмэгцэн хөндлөх хүн кайстэй болж ирсэн бөгөөд нэг гараараа бугалгаан базлах зураа. Би уг нь богдын хүрээ орж зодоглож үзье гэж их боддог юм. Даанч тань шиг хүнтэй хэр барагтаал тааралдаж байсангүй. Тэгээд ч хээрээр гэр хицээр тэр хийж явдаг болохоор орон сүрэн газар руу очих зав зайч олдохгүй юм гэж учирлаж байсан гэдэг. Тухайн үед лам заварслан 26 настай байсан бол архаг жумаа түүнээс 3-4 насаар дүү харагдаж байсан гэхээр 23 настай л байсан юм болов. Ингэж сайхан танилцсныхаа дараа лам заварслан эрх зуны даншиг наадамд архаг жумааг дагуулan очиж зодоглохоор болж мань хоёр зуны тэргүүн сарын 15-нд Отхон тэнгэр уулын бэлдэх Бадар хундаг нууран дээр уулзахар болоод салсан гэдэг. Салгатаан лам заварслан өөрийнхөө юмыг өгч байгаа аятал улаастын пүүсний ачааг задлан 2 дайлан дүнсэн тамхи 3 богц хунд цай бэлэглэхэд шилийн сангэр архаг жумаа хариуд нь төө илүү соруултай хаш чулуун гансан бэлэглээд улаастын амбны барааг дутаасан гэвэл танд наад ганс чин хэрэг болж магадгүй гэж хэлжээ. Лам заварслан зуны тэргүүн сарын 15-нд Отхон тэнгэрийн хормойд болцсон газраа ирээд 2 хоног хүлээсэн боловч архаг жумаа ирээгүй гэдэг юм. Лам заварслан тэр жилийн алдарт гэлэгсэн аврагыг төвөггүй орхиж даншиг наадамд 2 дахь удаага төрүүлснийхаа дараа 4 далай ханы жумаа энэ наадамд ирсэн бол түрүү бүхийн байг би биш. Тэр залуул богд хааны мотроос гардаж авах байсан юм. 2 гартаан ойгүй бяртай. Тийм хүнтэй энэ даншигын дэнж дээр би лав таарч байсангүй гэж хуучилж байсан гэдэг. Хуучнаар зүүн гарын хаан тулсад хамаарагдах 4 далай ханы сайнгэр архаг жумаа шилийн нэрийн мөр хөөж явах замдан цонжид болсон хасгийн их наадам нэг удаа барилдаж 4 даваад хасгийн их бүх хурман газгийг өвдөг шороодуулаад байтал түүнийг өвгөрийн тамгын газараас барьж аваад ширлэж баглан ховдын амбанд хүргүүлсэн гэдэг. Энэхүү ширлүүлж явсан тухайн нэгэн аман домог Зөв Монголын ард иргэдийн дунд ихэд дархсан байдаг. Бидний сайн мэдих гард магна уран сайхны кинон дээр далай цэрэн 15-ны цагдаа нарт баригдаад хөлүүлж байхдаа та нараас би айсандаа биш засгийн хөлийг хүндэлсэндээ хөдлөөгүй юм да гэж хөнхий зун хилдэг дээ. Магадгүй уг киноны энэхүү үзэгдлийг архаг жумаагийн домгоос хуулбарлсан ч байж болзошгүй юм. Учир нь яг иймэрхүү домог яриа аль соц нийгэм үед хэвлэгдэж байсан Монгол домог хэмээх бяцхан номонд жумаа биш жумаг гэдэг нэрээр бичигдсэн байдаг юм. 15-ны цагдаа нар жумаг авч явахдаа нас гүйцэн эр өхрийн хатаасан ширийг цоолж гаргасан нөхөр дөрвөн мөчийг нь шургуулн тэлж хүлээд тэргэн дээр баглан авч явжээ. Замдаа жумаа нэг цагдаагаас нь ганц тамхиа ганц нэрвэлчих гэж гуйхад нь нөгөөх нь ховдын яамд очиод хойд насанд ал чи миний ганцаар тамхи татаж үзээрэй гэж дохуургсан байна. Тэгтэл жумаа би их төрийн хууль ёсыг л хүндэлж яваа болохоос биш. Энэ муу гууртай бярууны чин арьсанд хүлэгдэж яваа юм биш шүү гэж хэлээд дөрвөн мөчөн хүчлэн хөдөлгөөд нас гүйцэн эр өхрийн хатсан ширэг голоор нь цуудтаад босоод ирсэн гэдэг. Төөнийг инхүү эр өхрийн хатаасан ширэг цуу татан суусул гараад ирмэгц авч явсан 15-ны цагдаа нар нь жумаа минь өчүүхэн биднийхэн утсан чиний улаан амийг өршөөж харил. Гээд өмнө сөхөрсөн гэдэг. Хариуд нь жумаа би та нараас ганц тамхил гуйсан болохоос биш. Амигчин авъя гэж хэлээгүй шүү. Ээж хээвнэг хилээд мөнөөх хэгжүүн цагдаагийн ганцыг булааж аваад тамхи нэрээ суучихсан гэдэг. Ийхүү цонжоос ширлэж гарсан жумааг ховд хүртэл ахаад ширлэж чадалгүй. Морин дээр суусал хөдөлсөөр хүргэж ирсэн байна. Ховдын амбанд баригдаж ирэхдээ жумаа 27 настай байсан гэдэг. Төөнийг зүүн хязгаараас удаа дараалан азар газаргаар адуу хулгайлж, тагн тува, Шинжаан Көхнуур руу гаргасан хэмээн буруутгаж, улмаар ховдын амбны шүүх яманд зэрлэг ямаа хочрон алдарсан Мадраа хэмээх замдалчин дүшмэл төөнийг эрүүдэн шүүж, хэргийг нь хүлээлгэхээр тухайн үед шүүх ямны гол арга хэрэгсэл болж байсан. Ёсон эрүү хэмээх тамдлан зовоох аргыг тулгсан ажээ. Ингээд дөрөвдийн сайнгэр жумааг зэрлэг ямаа хочид замдалчин эрүүдэн шүүж эхэлсэн байна. Ёсон эрүү тулгаж хэрэг хүлээлгэх тамдлын ажил хагас жил буюу 6 сарын турш үргэлжилж байжээ. Эхлээд жумааг суугаагаараа байхаас өөр аргагүй. Мөглөн хэмээх хар авдранд хийж толгойг нь ил гаргаад
өдөрт аяг ус, будааны шүлнээс өөр юу ч өгөлгүй сар орчим байлгажээ. Өдөр бүр шүүх ямны ярагчин дүшмэл ирж чи хэрэгээ хүлээх үү гэхэд жумаа толгой сэгсэрдэг байсан байна. Мөглөнгийн ялын хугацаа дууссаны дараа түүнийг 14 хоногийн турш өдөр бүр хонгон дээр нь 70-100 удаа банздан тамалжээ. Уг ирүүшүүлт дуусгаж жумаагийн хонгоны мах язран урагдж ясан зохиосон боловч тэрбээр ганц ч удаа ёо гэж хэлэлгүй давстай усаар шархаан шившин эдгээгээд 3 дахь ирүүшүүлт болох шаахайн тулгалтанд оржээ. Өөнийг 3 өдөр дараалан 2 хазар дээр нь 60 удаа ээлжлэн шаахайтгад нөөрний арьсан сүулдийн хуураад унах төгссөн байна. Жумаагийн хүү шаахайдуулж байхыг хөндлөнгөөс харсан дөрвдийн тамгад химээх хулгайч эрүүшүүлтэнд ороогүй байхтаа л өмдөндөө шээс алдах төгөж тэр даруйдан хэрэгэн хүлээж байсан гэхээр жумаагийн нүүр хүн харахын эцэсгүй болсон тодорхой. Шаахай тулгалтын шархан эдгрээгүй байдал түүнийг дөрөвт хэрүү болох хээр хөдөө аваачаа дөрвөн мөчөр нь тэлэн халуун наранд шарж дарчлаалдаг тамлалтанд оруулжээ. Энэхүү тамлалтын өрөө шоронгийн хуйгууд тэлэгдсэн хүний хажууд майхан сав барьж байрлаад дээр нь хэрээ шуу сууж нүдийг нь тоншихоо сэргээлдэг байсан гэж байгаа. Хэрвээ хэрэгтэн хэрэгэн хүлээлгүй өгчхөл хэлэс хэрэг хүлээлгсэн болох тул халуун наранд тэлүүлсэн этгээдэг өхүүлэхгүй тулд дээрээс нь домбтой ус асгаж ундаалдаг байжээ. Жумаа 7 хоног ийхүү хөдөөхөр тэлэгдэн хөвтөгтэйж хэрэгээ хүлээсэнгүү дисвэрлэж чадчихэ. Өөний дараа биеийн тэнхэрч амжаагүй байтал тоосох суглах буюу эрхий хуруунаас нь дүүжлэн зовоодог эрүүшүүлтэнд оруулж уг тамлал нь хүнийг эхлээд 12 тоосхон дээр зогсоож хоёр гарынх нь эрхий хуруунаас нарийн сураар чивчиртэл хүлэн дүүжлээд хөл доорх тоосхийг нь нэг нэгээр нь сугалдаг бөгөөд уг тамлалт нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг байж. Гэхдээ дүүжин буюу тоосох суулгах энэхүү эрүүшүүлт нь Монголын зүүн хязгаард 9 эрүүний хамгийн сүүлчийнх нь болж байсан баримт бий. Жишээ нь зохиолч Маамын газар шороо армаанд даригангийн шилийн сангир хангай базар 9 эрүүд авж буй гардаг бөгөөд манер хамгийн сүүлд дүүжин гээчэд 3 хоног дарчилдаг билээ. Тоосох суглах эрүүшүүлт дууссаны дараа жумааг хонгор азрах химээх али дэвэнгэрийн цэн гүрний үеэс уламжлалтай 1000 гаруй жил хэрэглэж ирсэн тамлалтанд оруулсан тухай зарим их сурвалжид тэмдэглэсэн байх аж. Хонгор газраг гээч нь шал нойтон хусаар хийсэн модон морин дээр шалдлан нүцгэлээд дөрвөн хөллүүлж мордуулаад мөч бүрийг нь холбон цойжлоод модыг нь хаттал нь хадаж орхидог байж. Уг тамлалтанд орсон зарим хүн насан туршдаа эрэмдэг болох тохиолдолж байдаг бөгөөд энэ нь аргагүй л хүний бие махбодын хатуужил дэвчээр бад бүхийг шалгадаг тамлалт байжээ. Хонгор азарганд 10 хоног хадуулсан жумаа ганц ч үг ган хийгээгүй тул уур хорсол нь бадарсан мадраа дүшмэл. Түүнийг тэр даруйд нь гуй шилб хоёрын завсраар нь хөндлөн нарийн мод тавиад сүхрүүлэн багладаг. Тухайн үедээ л гямдан хүлээс олж байсан аргаар тамалжээ. 7 хоног шахам тийхүү хоёр баримдаа хөндлөн модтой бохирд суусан. Жумаагийн гуй нь улаан ялга болсон ч хэрэгэн хүлээхээр шаардаж ирсэн дүшмдээс ганц тамхиг нь гуйсан шигээ сууж байсан гэдэг. Өөнийг ийхүү 7 дахь хэрүүшүүлтэд давж байх үед ховдын амдын шоронгоор дөрөв далай хааны жумаа гихч сайн ир 9 эрүүг бараг даваад гарах шинжтэй. Хэр барагийн юм зүхрэх ирэх хүн биш байна. Баруун хязгаард нэг сайн ир гарч ирэхэндээ гэсэн яриа амнаас ам дамжин дарахж байжээ. Зэрлэг ямаа хожид мадраа дүшмэл улам шазууран зовж архаг жумааг 7 хоногийн турш өдөрт 40 дашуур ялаар шийтгсэн одоогийнхор бол хуйлаанд зөрчиж эрхийн хэтрүүлсэн явдал байжээ. Учир нь тэр үед 9 эрүү тулгуулж байгаа хүн дашуурдах ялыг огт хэрэгэлдэггүй байж л дээ. Ийхүү 7 хоног ар нуруугаан улаан ирээн болтлон дашуурдулсан жумааг өмнө нь ховдын амны шоронд цэцэг нуурын дугуулангийн ард аюушаас өөр хинч давж байгаагүй. Өргөс хатгах нэртэй эрүүшүүлтэнд оруулж байсан гэдэг. Энэхүү эрүүшүүлт нь 13-ных нь хумсан завсраар нялх хулсыг нэг бүрчлэн шааж тамалдаг арга байв. Зарим нутаг хушуунд уг тамлалтыг 9 эрүүний ихэнд хэрэглэж байсан гэдэг. Архаг жумаа гарынхан хуруунаас садран урсгах цусыг огт тоомсорлсон шинжгүй. Харин ч бүр хулс шаалгасан хуруугаран шилэн бүзүүгээ майжиж замдалчин гэрийн янзыг үзэж суусан гэдэг. Түүнийг ийхүү 9 эрүүшүүлтийг цусан зам татуулсаар туулан гарч ирэхэд дөрвд далай хаан нэмэгч жаргал.
Энэ ясны сайн ир хэрэг хийгээгүй гэдгийг махан биеэр нотолж чадлаа. Одоо түүнийг даруйхан суллаж миний цуны өргөнд авчиж биеийг нь тэнхрүүл. Хэмийн ховдын амбны зарагчид тушааж байсан гэдэг. Ийхүү урайхан хязгаарын сайн ир жумаа тухайн цагтаан цөөхөн шилдэг аавын хүүгийн туулан гарч байсан 9 эрүү шүүлтийг яс махаараа даван гарч ар халахын үнэнхүү шилийн сан ир болохон харуулж засаг ноёдоор зөвшөөрүүлж өөрийнхөө дархлагдсан нэгэн болгож чадсан гэдэг билээ. 9 эрүү шүүлтийг даван гарсныхаа дараа тэр бээр ховдын амны ярагчин дүшмэл зэрлэг ямаа хожид мадрааг гэрийнхэн гаднаас нь яг л хонь дүүрч байгаа юм шиг шилэн хүзүүнээс нь шүүрэн авч тавихад буянт холын бургасанд аваачаад 10 удаа дашууртахад л дөрвөн мөчн хугарч сандсан гих аман домог байдаг. Энэхүү цуутайр 1910-ад оны эхэн үе хүртэл Шинжааны уудам тал Алтай сүрлэг улсаар гэр хийж явсаар тэнгэртээ нисч яваад өгтөг бүрэгдийн жамаар чонжийн хунхууз дээрэмчдийн суман дүртэж амиан алдсан гэдэг билээ. Ер нь эрт цагт халахын сайн ир буюу нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилийн хулгайч болно гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш байжээ. Гэдгийг энэхүү 9 эрүү туулсан түүх намтар бэлэгнэн харуулж байна.